Хэлийн тусгай салбарын сэтгэл зүйн хангалт эрхэлсэн орлогчийг мэргэшүүлэх сэтгэл зүйн хангалтын дамжааны сургалт 14 өдрийн хугацаатай зохион байгуулагдаж өнөөдөр төгсөгчдөө гэрчлэгээ гарт боллоо. Тус мэргэшүүлэх дамжааг нийт Хэлийн 23 ангийн 27-нд салбарын орлогч нар суралцаж төгссөн бөгөөд нийт 112 цагийн 6 кредитийн хичээлүүдийг судалж төгсөгчдөд чадамжийн гэрчлэгээ гарт боллоо. Төгсөлтийн арга хэмжээнд хил хамгаалах ерөнхий газрын захиргааны удирдлагын газрын дарга Хурандаа Инх Дүр, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга Дэд Хурандаа Цэдэндөрж, дотоод иргэн их сургуулийн Хэлийн албаны сургуулийн захирал бригадын генерал Ганбаатар болон тус сургуулийн багш Албан хаагчдын төлөөлөл оролцлоо. За энэ сургалтын гол онцлог зорилго бол Хэлийн салбарын сэтгэл зүйчдийн сэтгэл зүйн практик зөвлөгөө онцлогоо арга аргачлалыг дээшлүүлэх, за хүнтэй ажиллах ур чадвар, удирдах арга барил, за цэргийн сургууль заа гаргах зүг гэх мэтчлэн орлогч нар сэтгэл зүйн хангалтын орлогч нар зайлшгүй шаардлагатай ур чадварыг олох энэ зорилгыг хангасан юм сургалт болж өндөрлөө. За өмнөх сургалтын онцлогоос хоёр дахь энэ ээлжийн сургалтын ач холбогдол бол цаг 80 цагийн багтаамжтай эдгээр цаг багассан ч гэсэндээ онлын хичээл 3 блокийн хичээл 1-р блокны хувьдлаа 2-р блокийн хичээл нь болохоор зэрэг семинар дасгал тийм ээ сорилт тестэн дээр хэрхэн ажиллах уу. За 3-р блок нь болохоор зэрэг мэргэжлийн сэтгэл зүйн төвүүд сэтгэл зүйн хэрэглээний сэтгэл судлалын төрийн бус байгууллагаас зохион байгуулсан улсын чанартай сэтгэл зүйчдийн цугларт ивентэд оролцсон. За хил хамгаалах байгууллагын Улаанбаатар төвийн бүсийн ангууд дээр дадлага сургалт хийсэн гэх мэтчлэн дадлагын сургалт илүү давмгаалснаар идэх ач холбогдолтой байлаа. За юуны энэхүү цагаан сургалтанд хамрагдсандаа туйлын их баяртай байна. Тэгээд хил хамгаалах байгууллагууд сэтгэл зүйн хангалтын орлогч нарыг мэргэжлийн оронтой бол бас нэлээд дутангүй байдаг. Тэн дээр бас үнэндээ бид бүхэн мэргэжлийн чиг баримжаа олгох, бид бүхний мэдлэгийг дээшлүүлэх, чадваржуулах чиглэсэн энэхүү цагаан сургалтыг зохион байгуулж байгаа туйлын их баяртай байна. За энэхүү сургалтын гол зорилго бол бид бүхнийг цаашдын хүнтэй ажиллах арга барил, цэргүүдтэй, цэргийн албаагчтай эрхэн ажиллах талаар практик дадлага нэлээд бас зохион байгуулсан нь бол авааштай тал байлаа. За мөн бид бүхэн зөвхөн онол гэлтгөө за мэргэжлийн сэтгэл зүйн төвүүдээр за мөн хүнтэй яаж ажиллах үүдээ практик талаар орсон нь бол нэлээд авааштай тал байлаа. Бид бүхний цаашдаа бол энэхүү сурч мэдсэн зүйлээ очоод хамт олондоо хэрэгжүүлж бүр өөртөө чадамжиж ажиллах нь бол нэлээд чухал зүйл байна гэж ойлгож байна. Сэтгэл зүйн хангалтын дамжааны сургалт нь Хэлийн тусгай салбарын сэтгэл зүйчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сэтгэл судлалын шинжлэх ухааны арга зүй, арга аргачлалыг боловсронгуй болгох, албанд ашиглах, түүнчлэн сэтгэл зүйчийн практик чиг баримжаатай хүнтэй тулж ажиллах сэтгэл зүйн оншилгоо зөвлөгөө өгөх, ур чадвар олгоход чиглэгдсэн байна. Зурдхан энэ амьдралынхаа омог шил бахархал бардамлыг олж харах тавыг Монгол эх орноос олж хардаг.